онц сурдаг. Нүдний шилтэй, шүдний сайдтай. Мэдлэг нь тулцсан мэдээлэлд хангалттай өгчдөг. Дээрээс нь сахлыг мартаж болохгүй. Наач нүдний шилтэй баг ил байна штэ. Шилтэй багийн шинжлэх ухаан танин мэдхүй нэвтрүүлгээ өдөр бүр 10 цагаас хүлээн авсаасаарай. Эддэ шилтэй баг гэж та цагтаа хэлдэг шүү. Цагаан сайн байраарай да. Хөнгө маацраад мэдээлэл хүргээд явчихна гэсэн. Yes. Шилтэй баг. Цаглын нэмдэргүй эрхэм мэдээ сонсогчдоо UBM радио 89.3-аас бэлтгэн хүргэдэг шилтэй багийн нэвтрүүлгийн маань шинтгэн дугаар сонсогч та бүхэндээ сонирхуулахад бэлэн болсон байна. За студид хөтлөгч Наранбаатар миний бие хөтлөгч багийнхтайгаа хамт ажиллаж байна. Өглөөний мэндүргийн багийнхаа. За өглөөний мэндүргийа. За сүүлийн үеийн сонс за ингээд өнөөдрийн шилтэй багийн нэвтрүүлгийн маань сэдэв болвол шинжлэх ухааны түүхэнд хийгдсэн хамгийн одоо хачирхалтай сонин жигтэй дуршилтуудыг та бүхэндээ хуваалцахаар шийдсэн байна. За одоо энэ ч л одоо сүүлийн үеийн сонин хачин болж таарах гэдэг энэ хоёулагийн. Ер нь хүмүүс ч одоо шинжлэх ухаан хөгжөөд ирэнгүүт янз янзын юм дурч үзэх юм дөө. Тэгэл өстой бүтэлтэй бүтлгүй янз янзын юм болд юм байна. За энэ дундаас хоёулаа сонгоод нэг хэдэн сонирхолтой гэмээр шинжлэх ухааны дуршилтуудыг өнөөдөр ярихад бэлэн боллоо. За би эхнийх нь би хэлж өгье дөө. За хүний бичил тарих гэдгийг одоо эрдэмтэд гаргаж авах гэж оролдож байгаа юм байна л да. Энэ 2021 оны 8 дугаар сард гэж байна л да. Энд чинь тун саяхан л болж таарах гэдэг юм да. 2-3 жил юм. Тий 2-3 жилийн өмнө хэсэг судлаачид лабораторийн аргаар хүний бичил тархийг гаргаж авсан гэдэг мэдээвэл дэлхийд дахин их шууган тарьсан юм байна. За тэгээд нөгөө нөхдүүд чинь бол судалгааныхаа дүгнэлтийг л одоо танилцуулж ил дээ. За тэгээд нөгөө үүдл эснийг одоо мэдрэлийн эд болгох замаар гарган авсан гэрэлт метрик нүдтэй 2-3 мм-ийн хэмжээтэй бичил тархийг тэд аргоноид гэж нэрлэж байгаа юм байна. Нэрлсэн гэж байна. За цусны эргэлтийн тогтолцоо байхгүй тул хэмжээний хувьд бол төлжиж томорч чаддаггүй. Тэг аргоноид тэгээд 10 сарын туршид одоо лабораторийн орчинд бол энэ бичил тарих нь бол амьд байсан гинэ. Оо за. Амар юм аа. Тэгээд үйл ажиллагааны хувьд бол хэвийн мэд одоо боловч мэдрэлийн судал хангалттай хэмжээнд хөгжөөгүй байгаагүй болохоор одоо чухам юу болж байгааг нь бол нарийн одоо мэдж таамаглаж одоо чадаагүй гэж байна л да. За иймэрхүү хиймлэр гарган авсан эд эрхтнийг одоо ирээдүйд судлаачид тарих болон нүдний олон төрлийн өвчний дуршилтад орлуулах боломжтой гэж дүгнсэн юм байна. За ямар ч гэсэн энэ тарих бол нэг 10 сар бол одоо лабораторийн орчинд бол амьдраад тэгээд одоо өгсөн юм байна л да. Тэгэд чив тэр саяхан нэг 4 сард нөгөө дэлтэнчгээр ярьсан шүү дээ. Гахаан зүрхийг жаахан мутац хийгээд хүний биед шилжүүлээд за тэгээ хүн нэг 2 сар гарантай амьдраад тэгээд насварсан ингээд ирээд. Одоо тэгээд ер нь амар болох юм. Тэр чинь амьдрал нас ороогүй би юм байсан хийм байсан гэсэн. Чив тэр ихний тэр дэлтэнчгтэр бол хийвэн гэсэн. Тэгээ дараад нь би нэг ганцаараа дэлтэнчг орсон чинь тэр нөгөө хүмүүс маань насварсан байхгүй. Тэгэхээр чи мэдээлэлс хоцорцол байгаа байхгүй. Тийм юм болсон. За дараачих нь усыг алт болгох туршилт хийсэн байна гинэ. Наад чи зөвүүн туршилт тийм тий. За эрдэмтэд бол хэдхэн хормын одоо турш усыг цахилгаан гүйдэл дамжуулах өндөр чадамжтай алтмит шаргалтан харагддаг металл болгон хувиргасан түүх байдаг юм байна. За тухайн үед бол судалгааны багийнхан натрий калигийн хайлш шүү заяа. Уур ашиглан за дээрх одоо төхөөрөмжөөр уг туршилтыг бол явуулсан юм байна. За одоо энэ зургийг нь бол юм харуулах боломжгүй л байна. Ингээд тийм байлээ. Тийм тийм гоё шаргалт залтаарагдаад байгаа. Тийм байна. Тэгээд судалгааны үеэр уур усны туслын гадуур маш нэмгэн одоо давхарга үүсгэж за натрий болон кали устай уруулд орсноор алтмит шаргал өнгөсгөжсэн гинэ. Ямар гоё юм. Одоо тэгээд энэ магадгүй ингээд цаашаа хөгжих юм бол нөгөө хуурамч алтнаас юу чи ингээд дэлгэрх нь шүү дээ. Гэхдээ одоо тэгвэл алт үнгүй болно шүү дээ. Одоо тэгэх юм бол алт ч дэлхийн үнэтэй металл яг ховор учраас үнэтэй байгаа байхгүй юу? Одоо ингээд усаар ингээд дамжуулаад тэр ховор одоо нэг юм юуг нь авчих юм бол тий тэр цахилгаан дамжуулдаг юм авчих юм бол тэгэл одоо тэгэх нь наба нэг 8% ус аваад тэрэж алт болгоё гэж. Хоёлаа тэгэл ярих нь. Тийм бас нэрээ тийм нарийн ажиллагаа байгаа хэрэг тий. Тэгээд яах вэ тэгэл нэгэнд усыг алтуулгаа сурчих юм бол хүмүүс тэгээд ерөөсө пижигнэл тэр бизнес рүү чи яваал орж шүү дээ. Хоёлаа урдлаг мөө ХХК байгуулаад усыг алтуулгана гэж зүтгэх чи яаж мэдэх вэ тийм. За геофизикчд бол энэхүү туршилтанд цаашдаа Тэнгэрийн ван, Далайн ван зэрэг авраг хийн гадаргуудын агаар мандалд орох даралтад шингэн металл болон байгалийн жамаар хувирах үзэгдлийн учрыг одоо тайлахад хүн болно гэж бол үзэж байгаа юм байна. Гэхдээ бол 100% бол бас
ингээд явчаагүй юм байна. Яг туршилтын хэдхэн хормын хугацаанд л цөөхөн хормын. За тэр 70% тэнгэрийн манд одоо хол байна. Зүгээр 8% усыг л автуулгачуд миний хувьд тэгээд тэнгэрийн манд болно би зүгээр. Ийм л байна. За дараагийн би хэлнэ тийм ээ. Цаг хугацааны талст гэдэг бас энэ баг сонирхолтой юм байсан. Одоо цаг хугацааны машинтай кинонууд аяг байдаг шүү дээ. Яг үнэн. За судлаачид Сикаморын квантын компьютерийн тусламжтайгаар шинэ төрлийн матери болох цаг хугацааны талстыг бүтээх боломжтой гэж үзэж байгаа юм гинэ. За энэ талст нь бидний мэдэх физикийн хууль нь захирагддаггүй. Одоо ямар нэгэн бидний мэддэг одоо шинжлэх ухааны ойлголт захирагдахгүй гэж штэ. Агаад төлөвөө өөрчлөх үедээ ч хэвийн байдлаа хадгалж чаддаг гэдгээр онцлог ажээ. За энгийн физикийн хуулиар жишээлх юм бол мөс хатуу төлөвд байхдаа доктортой боловч шингэн төлөвд орох үедээ урсгал ус буюу одоо докторгүй болох шин чанартай байдаг гэж байгаа байхгүй юу. За судлаачид энэхүү цаг хугацааны талстыг ашиглан квант механикийн хязгаарыг тогтоох боломжтой хэмээн үзэж буй ажээ. Өөрөөр хэлбэл одоо квант механик гэдэг чинь одоо аливаа юмыг орон зай шилжүүлнэ л гэдэг байгаа байхгүй юу. Одоо жишээ нь юм чинь одоо ингээд өөр орон зай шилжүүлэхээр чинь нэг физик шин чанар нь алдагдчихад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талстыг гаргаж ирээр өөр орон зай шилжүүлэхээр чинь нөгөө талсан талстаар очиж чинь буюу одоо ямар ч бид нэг юм орон зай шилжилт хийх цаг хугацааны болон орон зай шилжилт хийхэд бол энэ талст бол ямар ч асуудалгүй болоод байна гэдэг чинь ямар ч гэсэн тэр нэг цаг хугацааны машин руу нэг алхам ойртоод байна л гээл би бол мухар ухаанаараа бол ойлгож байна да. Тий. Гэхдээ ер нь бол одоо ингээд орон зөгнөл тийм шинжлэх ухааны кинонууд байна шүү дээ тий. Эдгээр ч юм бол бас тийм ч нэг юм фантастик тийм хиймэл юмнууд биш. Яг л нэг юм суйртай, судалгаатай тийм нэг юм байж болох юм гэсэн юмнуудыг л одоо яг гаргад юм лээ шинжлэх ухаан дээр үндэслэж тийм. Нэгдүгürt бол тийм, хоёрдугürt бол бас маш нэг талдаас бол уран төсөөлөл юм шиг боловч хамгийн сонирхолтой нь тэр төсөөллүүд шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд бодит болоод байдаг аюултай байхгүй. Одоо жишээ нь усан доогоор 20 мянган бээр аялсан гэдэг одоо тэр Ахмад Немотой тэр одоо юу яж яхад чинь одоо далайн одоо шумбагч усан онгоцвол дэлхийд бүтээгдээгүй байсан үе байхгүй юу. Гэтэл тэрнээс гаргаж байгаа тэр зохиолчийн санааг одоо хийн одоо саваа одоо хоосон агаарын саваа ингээд тал усанд нь дүрээд талаас дүүрэн усаар ингээд дүүрэнгүүт чинь ингээд живж байгаа штэ. Тэр санааг нь хөгжүүлээд шумбагч онгоцны анхны загваруудыг гаргасан байгаа. Тэгэхээр чим ер нь хүн төсөөлж яана гэж чинь ер нь тэрлүү алхам хийж яана л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бид нэг өдөр л одоо магадгүй цаг хугацааны машин зохиочих юм лээ. Одоо жишээ нөгөө нэг дээр үеийн тэр эртний тэр Египтийн ингээд том байшингуудын хан дээр чинь нистэг таваг моог тууж явдаг үстэй. Ингээ компьютер ингээд шумбалдаг аппарат гар утсад нэр явж байгаа жишээний. Ингээд тэгэхээр чинь бас тэр үед бол одоо одоохондоо бид нар мэдэхгүй ч гэсэн цаг хугацааны машин зохиоцсон явж л байгаа ч билээ. Одоо нэг 2050 60 70 он хавцаа ч юм уу те. Тэгээд одоо яг нэг юм одоо ингээл хүмүүс ингээл дуршаал судлаал ингээл яваал байх. Тэгээ магадгүй би ингээд бодоод байгаа юм нэг 2050 оноос хойш бол 91 тийм цаг хугацааны нэг ядаж одоо ингээд бүр ингээд амар цаг хугацаагаар аялдгүй маа гэхэд нэг хүний ингээд ой санамжийг ингээд нэг юм буцаадаг ч юм уу те. Тэрхэн хугацаанд одоо тэр нэг юугаар ингээд амьдруулдаг ч юм уу те. Тий нэг одоо нэг санаагаар нь хоостоод байгаа юм шиг те. Одоо нэг юм 3D шилнүүд байдаг шүү дээ. Одоо яг тэрэн шиг тэгээд одоо ухаан мэдрэл нь одоо ингээд хоёлаа ингээд студидтэй яг ингээд ажиллаа гэж байж байгаа. Тэрийг одоо зүүнгүүд одоо бага насныхаа яг л тэр юугаар ингээд амьдрдаг. Тим юмнууд бол угаасаа гарч ирэх бах. Тэр юмнууд гарч ирэхээр одоогийн нөгөө нэг Марс одоо ингээд сансарлаг хүн болгон одоо ингээд одоо дэлхийн том бизнесүүд ингээд орж штэ те. Маск юу гэдэг бүхэл том гүрнүүд орж штэ. Яг тэрэн шиг тим юмнууд гараад ирэх юм бол энэ өөрөө ингээд бас асар том бизнес, асар том зах зээл, асар том одоо юу гэдэг те амар том юм болох хаа ингээд хүн болгон одоо том улс болгон яг тийшээ ингээд ордог те. Наад бизнес жайлууд хийгдээд эхэлцээ хөөе. Метаверс 1 гэдэг юм чин хөгжөөд 100 гаруй сая хүн байнгын 24 цагийн онлайн байдаг болцсон. Тэгээд метаверс 2-ын хөгжүүлэлт одоо хийж гэн 3-ын хөгжүүлэлт одоо хийж байгаа. Тэн дээр бол хүний одоо чиний оюун ухааныг, миний оюун ухааныг ингээд дурсамжуудыг бүгдийг копидод махан бие маань өгсөн ч гэсэн сүнсэн биеэ тэр метаверс ертөнцид амьдруулдаг талаар нөгөө хин битэр пүүжээ үтэр зэрэгцээ ертөнцийн онолдоор яриад та. Тэгээ үүштэй хамгийн сонирхолтой нь 2030 он гэхэд 2030 он ч одоо 6 жилийн дараа штэ метаверс ертөнцид метаверс 2 ертөнцид гэж байгаа шүү. Тэр чинь нэг ертөнцид хоцрогдсон. 2 ертөнцийн платформ дээр 3 тэрбум хүн бол байнгын идэвхтэй амьдрнаа гэж ярьж байгаа юм. Тэр ихтэй хаа ер нь бол зүгээр ингээд нөгөө нас орсон хүмүүс тий. Гүү амьд хүн ч гэсэн өөрийгөө одоо чиний яриад байгаа тэр VR гэдэг чинь зүгэл одоо бид нар ийм одооны бодит ертөнц биш
хиймэл орон зайн ертөнцид ингээл шинэ ертөнц зэрэгцэн ертөнцид амьдарч болно. Чи бид тэр ингээ махан биеэрээ энд байсан ч гэсэн тэнд очингуудаа нөгөө шилээ зүгэл бүх юма мэдэрнэ. Ерөөсөө ингээ яг амьд байгаа юм шиг ингээ бүх юма мэдрээл тэгэл одоо бааранд явд юм уу яа тийм. Тэр метаверс нэг дээр чинь бүр нэг нөхөр ингээ метаверс нэг дотор ингээ авгаа авсан байсан шүү дээ. Тий. Аймэр үү. Тэгээ бүр бүх юм ингээ мөнгө төгрөг бизнес хийдэг. Тэндээгээр мөнгөө олоод тэгээд тэр мөнгөөрөө одооны энэ ертөнцид амьдарч байна. Тэгвэл тэгээд тэр миний яриад байгаа одоо тэр нөгөө ирээдүйд яг ингээд одоо Наранбаатар ирээдүйд одоо ингээд би одоо төсөөллөөрөө тий одоо жишээлбэл за одоо би нэг одоо 10 их нэртэй ч юм уу тий. Одоо тийм орд харсанд ингээд амьдарч байна гэдгийг бол одоо магадгүй төлбөрөө төлөө тий. Тэрийг одоо VR-аараа ингээд төсөөллөөд ингээд амьдарч бас болох тийм юмнууд гарч ирэх л байх л та одохгүй тий. За магадгүй би одоо 10 насныхаа тэр одоо хөдөө ингээд амьдарч ирсэн маалхуутай байсан тэр цаг хугацаанд очимоор байна гэвэл одоо тэрийг програмчлаа тийм. Одоо би энэ дээр нэг зүйлийг нэмж өгье. Одоо метаверс нэг хувилбар нь болохоор шүү дээ. Чи бид нэр ингээ махан биеэрээ одоо ингээд чи бид тэр VR зүгээд метаверс нэг рүү орлоо гэнгүүт чи бид тэр юу ихаа мэдчихэж байгаа шүү дээ. Одоо энэ бол одоо ингээд хуурамч таашийн ямар ч нэг юм дижитал ертөнцийг мэдэн шүү дээ. Мэдж байгаа гэсэн үг байна. Метаверс хоёрын хөгжүүлэлт нь хамгийн аймаар нь чи аль ертөнцид аль нь жинхэнэ бэ гэдгийг мэдхээргүй тийм болгож хөгжүүлж байгаа юм билээ. Яг одоо чи метаверс хоёр ертөнцид амьдарч байгаа хүн бол яг л тэрийг жинхэнэ ертөнцид бодохоор юм шиг тийм. Ерөөсөө ингээд одоо нөгөө тэгтээ тэн дээр бол нэг зүйлийн хөгжүүлэлт хийж байгаа байхгүй юу. Одоо чи бидний 5 мэдрэх вэ штэ. Нөгөө үнэрлэх хамтлах ямдрах тэр болгоныг мэдрүүлж чаддаг болгож тархинд нь ингээд нөлөөлдөг. Тэгээ тэр мэдрүүхийг бүр 10 100 дахин нэмэгдүүлчихээр илүү одоо юмыг их гоё мэдэрдэг болно. Тэгээд чи заавал хүний биед амьдрах албагүй чи лууч болж болно. Жишээ нь тэрээр метаверс нэг дээрхэд чинь 70 настай нэг юмгэн тэнгэрийн илж утсан тавьж байгаа байхгүй юу. Нэг багийн бүр өөрийгөө луу болгоцсон госч байгаа. Тэгээ яриад өөрөө л ингээ бамбан гайл ингээ яваад. Ийм юм хөгжиж байгаа юм байлээ дээ. За дараачих нь гэрэтик гэх ойлголтыг мэддэг гинэ. За хэрэгтик. За энийг тайлбарлаад гэх. За Герман судлаачдын баг хэрээг тоо мэдхийн зэрэгцээ тэг гэх ойлголтыг ч нарийн мэддэг гэдгийг нотолжээ. За оргиг хоосон буюу тэг гэх ойлголт нь оюуны өндөр чадамжтай амьтдын дунд л ажиглагддаг гэдгийг энд одоо дурдхан зүйтэй юм аа. За туршилтын үеэр судлаачид хэрээнд дэлгэц дээр өөр хоорондоо ялгаатай тооны цэг за тэгээс 4 хүртэлх тоог бол харуулсан байна. За энэ үед хэрээний тархинд өөрчлөлт ажиглагдаж ялгаатай байдлыг ойлгож байгаа илэрхий одоо үзүүлж исэн юм байна. За түүнчлэн тэд зарим тохиолдолд тгийг нэгтэй тэнцүү эсвэл хоёроос их хэмээн эндүрх явдалж гарч ирсэн гэж үзсэн байж. Удахгүй тэд нар чи бодлого удах юм уу шаарна. Юу бол тэг гэх ойлголтыг маш сайн мэддэг гэдгийг бол одоо баталсан байна. Хэрэж ирнэ айхтар зүнтэй шоогоо шүү. Зүсэн харж зүрхэн цагаан гэдэг чи ер нь одоо тэнгэрийн илч гэж явж байгаа шүү дээ нэрэн дээр. Эннээс гадна би одоо нэг бас нэг нэвтрүүлэг бэлтгэсэн байгаа юм. Ойрын 100 жилийн хугацаанд бий болох шинжлэх ухааны дуршилтууд одоо олдууд гэдгийг бол бэлтгэсэн ба. Тэн дээр биш дээ. Яг чиний ярьж байгаа шиг амьтдыг хүний хэлээр ярьдаг болгох одоо хөрвүүлдэг тийм програм хөгжүүлж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл хэрээний бодлыг шууд одоо хүн ойлгож чаддаг болох тийм хөгжүүлэлтийн програм. Тийм бол баг ингээд ярих нь шүү дээ. Хэрээтэй аун гэдэг. Ганц хэрээтэй ч гахаатай яах юм. Гэхдээ түрүүчийн одоо дэлгэнч хэр ярьжсэн шүү дээ. Нөгөө юу зааны сүрэг лөө. Хоорондоо нөгөө нэг тийм ярилцаад бүр ингээд айгүй мундаг ойлголцоод байсан гэдэг тэр чинь. Тэгээд одоо заанууд хоорондоо ингэж ярилцж байна, тэгж дуудаж байна гэдэг ингээд гаргаад ирсэн. Одоо тэр нь баг тийм гэсэн үг юм байна гэдгийг нотохгүй ингээд гаргаад ирэх юм шүү дээ. Тэгээд одоо бид нар тэрийн зүгээр хөрвүүлдэг програм л зохиолсон байгаа байхгүй тийм ээ. За бидний хүмүүсийг өстө тэнэг мангараар дуудаад алах байх та нар. Тэгээд би нэг зүйлийг бодод. Тэгэх юм бол ер нь амьтдын эрхийн асуудал айгүй хүчтэй тавигдаж эхэлнэ. Бид нар чи одоо нарийнда бол амьтдыг ярьж чаддгүй гэдгээр нь л одоо бид нар чинь хүн өөрийгөө бүхний төв болгоод ертөнцийн төв болгоод божигнуулаад байгаа. Нөгөө амьтд нь ярьдаг хөөрдөг болоо бид нарт ойлголцоод ирвэл тэгээд бид нэр нэг дарлуулаа сууж идэг юм бол байха болно шүү дээ бид нар тий. Амар л юм болох гэдэг энэ цаагуур чинь. За дараагийн би хэлж гээ. Гэрэлтдэг ургамал гинэ. За Оросын судлаачид дэлхийд анх удаа өөрөөсөө гэрэл ялгаруулдаг ургамлыг зохиомлоор гарган авсан гэж байгаа байхгүй юу. За навч үндэс цэцгэн ногооноороо гэрэлтэж харагддаг энэ ургамал нь мөөг тэргүүтээ байгалийн гаралтай өөрөөсөө гэрэл ялгаруулах чадамжтай ургамлуудын нягт судалгаа генийн өөрчлөлтийн дүнд бий болжээ. За ойрын ирээдүйд судлаачид аливаа дэлгэцийг байгалийн гаралтай гэрлэлээр гэрэлтүүлэх
энэ төрлийн ургамлыг олшруулж дотоод засал чимэглэлд ашиглах боломжтой гэж үзэж байгаа гэж шүү. Йоо нөгөө нэг аватар дээр л аватар шүү дээ. Би дандаа аватар гэж бэгээр ярьдیں۔ Өвчтэй. Аватар чинь гардаг шүү дээ. Ингээл нэг ингээл ургамлын төрчих ингээл гоё гэрэлтээл гэрэл мэрлэн гараа. Тэгэл унтарч мунтраал байдаг. Одоо тэр чинь бодит болох нэ зөглөлт кино ч одоо тэгэл ийм юм болоод байна. Наба минь. Одоо удахгүй обоо авах оронд ургамал аваад ханаа гэрэлтүүлээ дөө. Тийш дээ. Ийм юм болоод байна. За дараагийн та бүхнийг одоо гайхшруулахаар бас нэг зүйл нь гахаан тань мэдхүй өндөр чадамжтай юу гэсэн байна. За Америк судлаачдын баг гахааны тань мэдхүйн чадварыг судлах туршилтын үеэрээ тоглоомын одоо гар өгч элдв тоглоомд сургасан байна. За туршилтад оролцсон гахаанууд гарыг сайтар эзэмшиж хулганыг чадварлаг хөдөлгөж байсан гинэ. Хай. Тэгэхээр одоо юу гэдэг гахаанууд ч одоо тэнд ингээд нэг оюухан ингээд амар хөгж яваад ажиллаад байна гэсэн үг шүү дээ. Энд чи оюуханг байсан бол зүгээр ингээд ямар ч мэдрэлгүй ингээд дууд гэж хэлж тэ. Тэгэхэд өндөр чадамжтай болохоор тэр чинь ингээд тэр гарыг ингээд ингэж ажиллавал болох юм байна те. Ингүүл болохгүй байна. Ингэж угсруул болж байна. Ингэж хөдөлгүүл болж байна гэдэг юм аа мэдээд байна гэсэн үг шүү дээ те. Тийм. Тэр чинь ямар ч дүгнэлт хийж чадж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар нэг муу сурвал гахаа шиг гэдэг чи одоо хоцрогдож байна гэсэн. Муу сурвал гахаа авна гэдэг чи. Хаа чи биднээс илүү их юм лээ. Одоо тэр түрүүний ярьдаг нэг хилийн хөрүүлдэг програм зохиолчд манитыг халах байл гэдэг. Бидний махыг шарж дайлтаа гэвэл яана. Сангивсаа шарж. Зүгээр нэг гахааны Монголыг зүгэлдэг болно шүү дээ. Зүгэлдэг болно. Нөгөөд нь бослог гаргах болдог. Дай зүгээр. Гэсгтээ нэг хилний програм хөгжөөгүүдээр нэг сангимсаа сайн идэж авах гэж. За дараагийнх нь биологийн цаг байгалийн цагтаа ижил ажилдгөө гэдэг юм одоо юм байна. За би энийг хэлж өгнө. За хэсэг судлаачид deep time буюу төслийн хүрээнд хүний биологийн цаг болон хүний бие орчны эрс өөрчлөлтөд хэрхэн дасан зохицдог талаар судалгаа хийхээр 40 хоногийг газрын гүндх агууд өнгөрөөлжээ. За тэнд чи одоо байгалийн гэрэл ажиллахдаггүй шүү дээ. За байгалийн ямар ч гэрэлд нэвтрэхгүй орчинд уудсан тэд судалгааг дуусгар болгоход агууд 25-аас 23-аас 30 хоногийг өнгөрүүлсэн хэмээн таамагласан байд юм байна. За тэгээд одоо бодвол одоо хүн чи одоо тэг байгалийн цагаа мэдэрдэггүй нь энэ дээр бол яг нарийн хилээгүй л байна л да. Тэгээ одоо бодвол яасан юм бол одоо мэдэрсэн болов мэдрээг юм бол энэ юу юм шүү 40 хоногийг газрын өн өнгөрүүлсэн гэж штэ те. Тэгээд тэд нэр тэгээд 40 хоногоо тоолоо гараад ирсэн чинь 23-аас 30 хоног гараад ирсэн. Өөх өөрхий. За мань мэд чи бүр гахаанасаа дор юм боллоо шүү. Айгуул амьдтыг оруулаад манасаас илүү мэдэрч иж магадгүй шүү энэ. Оо тэгэж тэр чин зөнтөө штэ. Амьтад чин биднээс илүү байгальтайгаа ойрхон яг за яг тийм шүү. Тийм. Тий бид нар чи оюухантай гэдэг нөгөө юу гэх юм дэ одоо ингээ бид нар чи нөгөө байнгын ийм юм нь одоо бэлэн одоо цаг хугацаанд бэлэн байгаа болохоор одоо ингээд нөгөө хөгжихгүй байгаа байхгүй одоо ингээд мэдрэхгүй те одоо ингээд агууд ингээд дэжсэн бол ингээд хүн чинь бас мэдрээд байвал ингээд мэдрэхүүгээ хөгжүүлээд байвал одоо нэг юу гэдэг нэг даяанчлан бол магадгүй мэдрэх байхгүй юу тончлаа гэдэг те яг тийм гэтэл амьтад чинь бол байнга трийг одоо нөгөө хөгжүүлж мэдэрж байгаа шүү дээ одоо ингээд ус уух цаг болсон байна одоо ингээд хоолны цаг болсон байна унтах цаг болсон байна гэдэг ч юм уу те одоо хэлэхгүй л байгаа болохоос энэ дээр би бас нэг зүгээр далигаад нэг сонирхолтой судалгааны дүн хэлчихье. Одоо за Монголд бол гайгүй байна. Гадаадд бол ерөөсөө бүх газараа ингээд машинда GPS-тэй явдаг болсон шүү дээ, мэдж байгаа тий. Тэгээ тэр гарч ирсэн чинь хүний бас нэг байгалийн зөнгө дарж яана гинэ. Тэр нь орон зай мэдрэх чадвар. Тий. Одоо тийшээ яваад тэгээд бараа эргээд ингээд очно гэдэг ингээд хүн чинь өөрөө толгойдоо өгсөн бол бүх юм GPS-тэй найддаг болсон чинь орон зай мэдрэмж алдаж эхэлсэн. Ийм сул тал гараад. Тий, одоо тэгээд би бас яг надад ч өөр дээр байгаа байхгүй. Ерөөсөө ингээд хөгжихгүй өмнө нь ч яг ингээд бага авах махад ингээд аамаавтай ингээд явдаг байхад ингээд газрын баримжаануудаа ингээд одоо ийм гэл ингээд бүгдийг ингээд баримжаалж байгаа байхгүй юу. Одоо нүдэн баримжаа, за тэгээд мэдрэхүүн баримжаа гэж байгаа шүү дээ. За тэгээд уул ус одоо ингээд машина гэрлээ унтраагаад шүн зогсоол за ийшээ явж гин за жоохон төөрөөд байгаа юм байна шүү. Жоохон баруун тал руу яваад юм шиг л тас харангууд чи ингээд зүг чигээ болдог те. Одоо болохоор ерөөсөө би үелэрээс тас тэгэн шүү дээ. Тэгэл нөгөө уцаал хараал за одоо яаж ин одоо утсан дээр одоо ингээд лууж ин ч юм уу одоо тэдэн километр ингээд явсан байна гэдэг ч юм. Тэнгүүд ерөөсөө тэрийг нөгөө хөгжүүлээд за одоо ингээд нөгөө байгаль цаг уураа харах нутаг усныхаа баримжааг харах марах гэдэг юмнууд нь бүрэл ингээд одоо ингээд угаасаа хотлаа юм чи ингээд цааш нэг хөгжүүлэх байхгүй. Уул нь ингээд явах юм бол байж болохоор байгаа байхгүй энэ чинь ингээд тийм. Хоёулаа ер нь явж гахаа хэрэг хоёроос доош бол орчих гал үзээд байгагүй юу. Тэр хоёр чи бүр алуур юм яриад байдаг. За дараагийн чи ярьж байгаа шүү дээ тийм ээ. За инуитууд ялгцаараа худаг хийдэг байсан нь үнэн үү?
Энэ их мард юм лээ. За хүн төрлөختний түүхэнд хамгийн магадгүй хамгийн хачирхалтай судалгааг Америк судлаач Мэтин Эрн бол гэдэг хүн бол явуулж ирсэн юм байна. За тэрээр угсаатан зүйн судалгаа хийдэг байсан бөгөөд за инуйтууд өөрийн хөлдсөн ялгацаараа хутаг хийж хэрэгэлдэг байсан домог яриаг сонсчээ. За тэгээд үүнийг үнэн эсхийг бол батлахаар шийдсэн судлаачир 8 хоногийн турш уургийн агуулмж өндөртэй ногоо багтай хүнс хэрэгэлсний эцэст ялгцсан хасах 50 хэмийг хүйтэнд хөлдөөж за улмаар хөлдсөн ялгцсан гарган үцхэд гар хүрсэн хэсгээрээ хайлж за амтны арьс мах зүсэх чадамжгүй гэдэг нь ил болсон төвхтэй. Тэгээ энэ бас арайчтай гэмээр туршилт байна бас арай болсон тоо. Бараг төмөр шиг юм гаргах нь шүү дээ ялгцаараа. Хамгийн гол нь тэгээд баасаараа гэрцэн хоолоо эднийгээ бодлоо. Яг чулуу зүсгийн бүдүүлэг хүмүүс бол магадгүй за мань мэтэл барахгүй зүгээр. Тийм амтгaalтай хоол мол барахгүй. Мөрөөрөө байж зүгээр. Төмөр утгаал хэрэглэе зүгээр вали. За чи яаж ч утсан үгүй шүү дээ тэр чинь. Ингээд шингэн ийм дулаан бит ингээ хүлдэж байгаа шүү дээ. Тэгэхээр чи дулаан юм чин хүйти халуун юм дээр хүрхээр ингээ хайлж дараа шүү дээ. Тэр юм зүсэх боломжгүй шүү дээ. Өдрийн хоолой ямар гутгаар зүсэх вэ наа. Чи нөгөө дурсалтын гутгаа ашиглана уу да. Хаж гадуур хоолдъё да. Яа за дараагийнх нь минийх байна тийм ээ. За хамгийн урт үргэлжилсэн туршилт гэдэг юм байд юм байна. Сонирхолтой байна. За хамгийн урт үргэлжилсэн туршилт хэмээх хэмээн Генсийн амжилтын номонд бүртгэсэн туршилт тэртээ 1930 онд эхэлж байжээ. За судлаач Томас Парнелл гэдэг хүн хар тосонд шингэн агуулгадаг гэдгийг нотлохоор уг судалгааг эхлүүлж за битүүмжлэлтэй шилэн хоргонд халаасан эрзэн хийжээ. За улмаар анхны тусал шингэн туршилт эхэлснээс 8 жилийн дараа унсан бол 8 жил болж ганц шингэн тусал унсан байна шүү дээ. Унсан бол сүүлийн 90 гаруй жилийн хугацаанд ердөө 9 тусал гойцсон ажээ. За одоогоор хамгийн сүүлийн тусал шингэн 2014 оны 4-р сард тусаад буй ажээ. Энэ нэстэ бүтэхгүй. Нас гүйцэхгүй нь шүү дээ. Ингээд 10 туслын төлөө тэгэл чи 100 жил өнгөрцгөө чи барахгүй. Мөрөөрөө байж. Бас сонирхолтой л юм тий. Сони юм болж. Юуны тусал гэж байгаа хаа. Энэ үстэй энэ би сайхан хэлж игээ. Хар тосонд шингэн агуулгадаг гэдгийг нотлох гэж байгаа. Хар тосонд. Эрзэн юм биш үү? Эрзэн нэг аваачаал нэг битүү савнд хийжэл энэс ус тусна гээл ингээ гүрээгээл үлээгээд байгаа амтан байна л да. Бүтэхгүй. Тэгээд 9 туслыг яг шингэндээ тооцох уу? Бас шингэл юм да. Тийм ээ. Тэгвэр ихүү багуу гэдэг дээр бол жаахан асуудалтай юм. Ямар ч нэг 9 тусал гоожж бас. Туйлын цаашаа баг юм шиг тэр чинь. Харин тийм ээ. Бас л их зөрүү төний ажил юм да. Өөдөр чинь насны гүйцэхгүй шүү дээ. Тэгээд залгуула дараагийн эрдэнэтэнд би нэг 3 тусал 7 тусал тусаацсан байгаа. Чи нэг үлцний тусаачаараа гэлээд өгдөг байлгүй дээ. Тэгэл өгөхгүй байлгүй дээ. Бүтгөө. За. Заан сонирхолтой л. За дараачих нь бүр нүднээс нөлөөс гарт нээжлээ шүү. Би ч өдрийн хоолыг ямар гутгаар зөхөлөө гэж бодоод гайхаад байна. Наа байгуул янз бүрийн мэргэлж балрах үедээ холхон байхгүй гэж даад. Нөөд оруулахгүй гэж. Наабаг ёстой хойрд нөөд оруулахгүй зүгээр өөрийнхөө ээлжин дээр бол. За би ч та зөрүүдэн бас нэг турших гээд үзчихэж магадгүй шүү. Гэртээ туршаараа заварсан юм. За дараачих нь Оросын мөнх цэвдэг доор хөлдсөн 24 мянган жилийн настай зомбиг сэргээх боломжтой гинэ. Энэ ямар амар юм. Амар юм аа. 20 цэвдэг доор хөлдсөн жилийн өмнөх зомбиг. Яа. Яг ийм зомби ихтэй байд юм бах та тий. Гэхдээ тэгээд яг нь юу яцсан. Гэхдээ бүр тэр мөстөлт чи тэгээд хүний чинь баг тэр амтны чинь тэр арслан зам чинь баг тэр чигээр наваад ингээ хөлдөөч байгаа шүү дээ. Яг ингээ хөлдөөгөрөө болохоор тэр нөгөө ялцрал явагдахгүй тэгэл байж явах боломжтой. Юу юм л да. Тэр чинь тэгээд нөгөө нэг эд эсийг авчвал эсийн төвшөнд нь буцаагаад нөгөө нөхөн төржүүлээд ахаа шинээр гаргаад авна л да. Тийм боломжтой байна. Тэгээд энэ дээр зүгээр далиж хэлэхэд манай хүмүүс чинь бас өөртөө нөгөө ирээдүйд амьдрна гэж бодоод хүмүүс чинь өөрийгөө хөлдөөлгöd байгаа шүү дээ чи мэдлөө. Тийм. Нөгөө хүн өөрийгөө нам хөлдөөгöd буцааж амьдлуулахын тулд хасах 164 градусын хүйтэнд маш богино хугацаанд хөлдөөлөгдөг гин л дээ. Тэгээ яг хөө нөгөө мөнгө төгрөгөндөө таталтаад зүгээр сүүлийн үед толгоогоо тастаад хөлдөөлөгчөд байгаа гэсэн. Толгоол ажиллаж ивэл тэгэл чинь
өөр биен дээр залгаад ажиллаж гэл ингээл бодоод байгаа юм шиг байлаа штэ. Нэг 500 гаруй хүн бол одоогоор хөлдөөлөгдсөн сураг байлаа шүү хөөе. Наба. Яа. Жимэр шокод ороод. Тэгэхээр чи 24 мянган жилийн өмнө зомбигоос одоо эдсийн бид нар чинь шинэ зомби ч юм уу шинэ арслан зан гаргаад байх. Ер нь технологийн дэвшил рүү бол ер нь ойртоод байгаа шүү дээ бид нар чи. Хөөе надад бол шүү дээ. Энэ зомбиг бүр ингээ сэргийггүй хамаа авахгүй заяа. За. Яг тэр мөсдлөгийн тэр юунд байгаа ингээ зомби яг гарч ирэх юм бол энэ бүр амар шок бүр болох гэдэг юм. Гайх шүү дээ. Тэгээ нөгөөдөл нь бие ялдар малдар гэж амар юм байх. Харин тийм энэ яг зомбиг бүр хармаа санагдана. Яг ингээ мөсдлгөөс ингээ гараад хайлууллаа. За Оросын судлаачдад 24 мянган жилийн настай балар эртний өтийг гисгэх боломж байгаа гинэ. За амьд үлдэхийн тулд эдийн шингэн алдалтыг хянах чадамжтай тогтоогдсон эдгээр олон эст бичил организмыг шинжлэх ухаанд Бадайлер ротифер гэдэг юм байна. Ротифер хэмээн нэрийддэг юм байна. За тэгээд хэрвээ гисгээж ам оруулсан тохиолдолд үржилд орж олшрох бодит магадaltaй гинэ. Вау 24 мянган. Тэгээд одоо өтөн дэлхийг бүрхэж үдээ. Хааштай үн жижиг юм. Гэхдээ жижиг энэ ч бас нэг эвгүүтвэл яг тэгэхээр гол нь штэ. Тэр эртний үеийн тэр вирус янз бүрийн эдгээр чинь дагаж янз бүрийн бактериудыг гэхэд хүн тэрэнд дархлаа суугаагүй байдаг гэж байгаа байхгүй юу? Хүний дархлаа чи ер нь бол сүүлийн нэг 2000 жилийн дотор л ерөнхийдөө нөө хотчлт үсээд ингээд ерөнхийдөө нэг дороо бөөнөр амьдрдаг болсноос л ерөнхийдөө үүсэж одоо хүний дархлаа бэхжсэн гэж байгаа бус амьдтыг. Тэгээ бид нар тийм дархлаагүй бол тэгээд олноороо хяараа шүү дээ коронавирус шиг. За тэгээд энд хүрээд дэлтэн шилдэ багийн шинжлэх ухаан танин мэдхүүн нэвтрүүлэг маар өндөрлөж байна. Тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгээр маш олон сонирхолтой шинжлэх ухааны туршилтуудыг та бүхэндээ бас хуваалцлаа. Маш одоо сонин содон байж чадсан байх гэж бодож байна. Үнэхээр чих дэлдэл гэж одоо нүг сэргээсэн сонирхолтой тэгээд зарим нь болохоор үнэхээр одоо гайхшруулмаа тийм ээ бидний одоо амьдарч байгаа ертөнц ямар гайхалтай юм бэ? Одоо ингээд шинжлэх ухаан гэдэг өөрөө ямар агуу юм бэ гэдэг зүйлүүд юм тэгэхээр зарим нь үнэхээр одоо фаны те арайж бас ямар хийж ямар олж баатар бай гэдэг шиг юм гэх мэтлэнгээр одоо ингээд сонирхолтой энэ бол биднэрт бол үнэхээр сонирн байлаа тийм одоо байнгын одоо нэгэн хими амьдралд одоо ажил гэр ингээд амьдраад байдаг оршоод байдаг хүмүүсийн тухайд бол бас дэлхий дээр чи ийм сонин содорхолтой зүйлүүд бас болж өрнж байдаг юм шүү гэдгийг бас хэлээд яана гахаа 92 чи одоо амар амтд байсан байж бид нар ч бас хамаагүй сайн муу хэлж болохгүй нэ шүү манайхан. За баярлалаа ингээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд хамтран ажиллаж байгаа мэдээллийг хүргээд нэвтрүүлгээ өндөрлөё. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллагаар бол Hi-Hi онлайн шоп ажиллаж байгаа. За Hi-Hi онлайн шопын дэлгэрэнгүй мэдээллийг зураг бичлэгтэй бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл та бүхэн Hi-Hi онлайн шоп гэдэг Facebook дээр хайнгууд гараад ирнэ. За өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр бол аяны хөлдөгч тийм ээ. Өө аяны хөлдөгч өстэй айгүй мундаг бараа бүтээгдэхүүнээс гол нь байж тээ гадуур зарж байгаа хөлдөгчийн дэргэд эн чин Wi-Fi-тай буюу ухаалаг юм билээ. Шууд гар утнаас Bluetooth-тэй асаагаад заавал интернет гэхгүй шүү манайхан. Тэгэхээр Bluetooth-тэй асаагаад шууд хөлдөгчтэйгээ холбогдчихно. За яста хаан ч явсан нөгөө шууд ингээл баг ингээд гар утсаа харж байгаа л энийг одоо тэдэн градусаар 50 барья гэж ингээд яриад байдаг. Энэ кулер биш шүү. Одоо сэрүүн баригч биш шүү. Энэ бол зүгээр нам хөлдөөн. Яг л гэрээ хөрөж. Надад бол тэр бүр ухаалаг мухаалаг нь хамаа авахгүй заяа зүгээр хөлдөгч нь ингээд ажиллаад нэг сайхан хідэн лаацтай юмнуудаа хүйтэй авч яаж. За чикен наадах чинь. Тэгээд нэг хідэн хоньны өрөөлөө хий чин хідэн пява хий чин за тэгэл өстой. Аяны амдэрмаар юм шүү дээ. Бид нар нодны яасан гэхлээр нодон одоо би нэг найзтайгаа ингээ гараад архангаараа явдаг байхгүй. Хоньны ингээ бүтэн махаа явж байгаа юм. Тэгээд хүү хаа гээл ерөөсөө бүхлээр нь шахуу хаалыг гээд хорхог хийгээд идчихэж байгаа байхгүй. Тэгээд цаана ажилтны хэдэн хоног үлдсэн гэж 7-8 хоног үлдсэн. Хөөхий. Арай ч юу гэж ингээм хөлдөгч дамжуулаа. Тэгээ ядж яхад нөгөө амралтынхаа газар очиод хөлдөгч нь тэгээд буцаж аваад гисгээгээл буцаж нэг жоохон ингээд шүүсийг гоожуулаад ингээд авч айгүй төвхтэй. Тэгээд мах бол үнэхээр амар том асуудал байдаг юм байна гэдгийг одоо ойлгосон. Тэгээд энд бол үнэхээр хөлдөгч гэдэг бол аялагчдын хувьд бол үнэхээр одоо маш том ажлыг бол яаж өгч байгаа. Маш том эдийн засгийн хэмнэлтийг өгж байгаа гэж ойлгож байгаа. За яг үнэ шүү. Баян ингээ хоол идээд яваад хахаар одоо 2 3-уулахна гэр бүлээ 4 ам хүн бүлтэй айлуулаа гэтэл одоо эндээс юу гэдгийг ус завхаа орохдол одоо нэг
2-300 мянгаар бараг хоол идчихэж байгаа байхгүй одоо нэг удаа идэх 50-60 мянган төгрөгөөр 2-3 удаа идэх 2-3 хоног тийм ээ. Тэрний оронд 2-300 мянган төгрөгөөр цагаан хонь аваа тэрийг дуртай үедээ шүлээ хийжтэй явах юм бол эдийн засгийн хувьд бас ингээд айгүй хэмнэлтэй гэдгийг одоо бодит өөрийнхөө туршилтаас хэлж байна. За энэ чинь нэвтрүүлэг шиг болчихоо яач. Өлсдөл ярьчих юм аа нэрэм. Шууд нүд нь махцах харагдана. За ингээд үг олдож өхөр холдлоо гэдэг шиг ингээд нэвтрүүлэг маань энэ төрөйд өндөрлөж байна. Үргэлжлүүлээд UBM радиотайхан хамттайгаар архимд сонсогчдоо баярлалаа та бүхэндээ. За баярлалаа багийнхаа дэлдэнчгэр ирээд болзъя. За баярлалаа баярлалаа. Нэвтрүүлэг дээр Жижиг бүр жихлээ дэлдэлгээл бүр нааж орж ирэл яхам аа бүр. За. За.